Зочны өрөөний маань хэсэгт тавтай морил. За айл гэрт заавалжгүй байх ёстой бүтээгдэхүүний нэг бол олон үйлдэлтэй ухаалаг тоос орогч байна. За энэ тоос орогч бол үнэхээр гоё, маш гоё ич идтэй бүтээгдэхүүн жилж олно. За тоос орох, угаах, арчих гэсэн гурвалсан үйлдэлүүдийг нэг дор багтаасан. За бүр түнчлэн гэх юм бол альчуураа хүртэл өөрөө автоматаар угаагаад өөрийгөө цэвэрлээд ариутгачдаг байгаа. За энэ болохоор ингээд цэнэглэх цөөрөн дээрээ байгаа. Тэгээ асаагаад одоо яг энэ дээрх юм бол яг энэ горимнууд нь харагдана. 3 төрлийн горимнууд нь ингээд бүгдээр харагдана. Тэгээд ингээд ажиллаад эхэлнэ. За энэ болохоор яг ингээд сорох үйлдэл дээр ажиллаж байгаа. За эндээсээ бас горимыг сольж болно. За ингээд горимыг бас сольчихно. Ингээ горимнуудаа ингээ шууд ингээ солиод авчиж болно. Энэ улаан гэх юм бол жишээлбэл одоо бүр илүү хүчтэй сордог байгаа байхгүй юу? За яг энэ олон үйлдэлтэй ухаалаг тоос орогчийн хувьд гэх юм бол ерөөсөө яг юм хэрэглэхэд маш хялбар байгаа. Тэгээд ерөөсөө ингээд нэг хог шүрддэг шиг ингээд шүрдээд явах шаардлагагүй. Одоо тоос ордог шиг ингээд бүр ингээд өөрөө гараараа хөдлөх шаардлагагүй. Зүгээр л ингээд ажиллуулаад чиглүүлэхэд л одоо энэ нь өөрөө ингээд автоматар шууд явцдаг. Тэгэхээр одоо ингээд чиглүүлэхэд хангалттай. Тэгээд яг ингээд нэг түрүү яг харуулсан ч одоо энэ англи хэлний бас горимтай байгаа. Тэгэхээр яг энэ горимыг бас яг ингээд шууд англи хэлнийхэн горимыг ингээд унтраачч болдог. Тэгээ эсвэл сасаачч болдог. Тэгээ өөрийгөө цэвэрлэн тэгээд энэ болохоор ингээд цэвэр усны банк нь байна. За энэ болохоор бохир усны хэсэг байна. Тэгээд энэ сорогчны хувьд хэм бол маш их бохирдолтой гадаргуу бүртэл ингээд их хүчин чадлаа шууд сорчдаг гэдгээрээ давуу талтай байгаа. Тэгээд энэ цэвэр усныхаа яг энэ усныхаа хэсэгт нь хэм бол цэвэрлэгч шингэний хийхэд хангалттай. Тэгээд хивс угаан, тэгээд шалын угаан, тэгээд бүр тоосын сорон гэх мэтчлэн үйлдэлүүдийг та нар маань яг зөвхөн нэг ийм яг сорогчны тусламжтайгаар л ажиллаулаад хэрэглэж болох нэг гэсэн үг юм. За одоо яг ингээд энэ бүтээгдэхүүний хувьд хэм бол ерөөс ингээд өөр дээрээ ингээд цэнэглэх шаардлагагүйгээр энэ залгуурууд байхгүй. Тэгээ шууд л ингээд хэрэгжилчихнэ. За. Тэгээд энэ болохоор яг нэг цэнэглэлтээрээ гэх юм бол 120 м2 газрыг болохоор 38 минут тасралтгүй ажиллаж цэвэрлэх зориулттай байгаа. Тэгээд түрүү хэлсэнчлэн яг өөрийгөө ачуураа угаах горимтай. Тэгэхээр ер нь бол зүгээр заавалжгүй өөрөө ингээд ачуураа мушгиж арчаад цэвэрлэх шаардлагагүйгээр зөвхөн цэвэрлэгээ хийж дууслаа ачуураа угаагаад өөрийгөө цэвэрлэх горим дээр ингээд цэвэрлэх гэсэн. Энэ бол маш хэрэгтэй. Ер нь бол яг ингээд энэтэй яг энийг хэрэгжилж байгаа тохиолдол хэм бол ерөөсө хог мог шүрдэх хэрэгс үнэхээр залхуу болчтой юм билээ. Энэ болохоор хог шүрдээ сорно тэгээд угаана гэдэг учраас маш хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа гэж хэлмээр байна. За одоо яг ингээд дараагийн зочны өрөөнд байх бас яг нэг бүтээгдэхүүний танилцуулъя гэж бодсон байгаа. За энэ хэм бол шөнийн гэрэлтэй ухаалаг утасгүй цэнэглэгч байна. За энэ цэнэглэгчийн маань хувьд гэх юм бол энэ араа ингээд гэрэл нь ингээд 3 өнгөөр асдаг байгаа. Ингэж асна. Тэгээ цагтай, сэрүүлэгтэй. Тэгээ энэ дээрээ уцаа тавиад бас ингээд цэнэглэж болдог. Мөн энэ нь болохоор энэ доотлын хэсэгтэй хэм бол соронцтой учраас ингээд хаанч соронцлогдоод ингээд наагаад орхичиж болдог. Ингээд шинэ орой гэх юм бол ингээд заавал тод гэрэл хасах шаардлагагүйгээр энийг аваад шууд гэрэлтүүлээд тэгээ юм төмөр хэсэг буюу төмөр хэсэг дээр нь болохоор соронцлогдоо шууд ингээд наачиж болох юм хөөрхөн цаг байгаа шүү. Тэгээ шөнийн гэрэлтэй энэ сэрүүлэгтэй цаг байна. За бас яг ингээд бидний ажлыг нэг маш сайн 100% хөнгөвчлөх бүтээгдэхүүн гэх юм бол цонх угаагч байгаа. За цонх угаагч нь болохоор X7 автомат робот цонх угаагч гэж явдаг байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүний хувьд гэх юм бол зөвхөн цонхноосоо гадна пилта тэгээд яг юм гүлгэр гадаргуутай зүйлсийг бас ингэж цэвэрлдэг гэдгээрээ давуу талтай байгаа. Ер нь бол бас яг ингэ бидний мэдих гэх юм бол ийм юу байдаг те. Цонх угаагчнууд гэх юм бол цаад наанаасаа ингэж нөгөө соронцлогдоод ингээд байгаад байдаг. Ингээд зөвхөн тэгэхээр шилний зузаан хамаарат байдаг. Зарим зузаан цонхон дээр болохоор яг тэгж цэвэрлэгддэг цонх угаагчлахаар ажилтдаг. Тэгвэл энэ болохоор шууд өөр дээр ингээд юм шууд тэгж явах шаардлагагүйгээр цонхон дээрээ тавиал соронцлогдоод өөр ажиллачин гэсэн. За одоо бүгд хамтдаа харцгаая.
За ингээд энэ нь болохоор ингээд өөрөө ингээд соромжлолтой цэнэглэгч чинь. За ингээд удирдлагаар нь ажилласнаа. Энэ цонх угаагч нь болохоор яг энэ хоёр талаараа юм шүршигчтэй байгаа. Ус болон шингэнэ шүршин тэгжиж ингээд нөгөө гадаргуугаа бүр илүү сайн мэдэрч байна. Одоо би болохоор энийг автомат горон дээр ингээд тавьсан байгаа. Тэгэхээр автоматаар өөрөө ингээд өнцгнүүдээ мэдрээд ажиллаад эхэлцдэг гэсэн. Одоо ингээд юугаа татчихаж нөгөө шүршээд тэгээ угаачдаг. Ингээд доошоо гингуут нь доошоо шууд өөрөө хүрээд ирдэг байгаа. Тэгээ ингээд Салгаал бол ингээд унтарчин гэсэн. Бас яг нэг юм асуудал байгаа гэдэг нэг юм тог тасарсан тохиолдолд эсвэл ингээд залгуур нь салсан тохиолдолд яадаг вэ гэхээр энэ нь болохоор өөрөө энэ дээр ингээд удаан 30 минут хүртэл ингээд юм дохио өгч ингээд байдаг байгаа. Тэгэхээр ер нь бол яг юм тог тасарсан ч гэсэндээ аюулгүй. Дээрээс нь нэмэлтээр гэх юм бол ийм бэхэлгээний олстой учраас ингээд шууд бэхэлчин. Тэгэхээр ерөөсө дээрээс унна гэж байхгүйгээр угаагаа цэвэрлэнэ гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор яг ингээд гараар арчих гормоор ингэж арчдаг байгаа хөдөлдөг. Тэгээ усаа цацсан. Тэгээ гараар арчаад энийг ингээд цонхоо маш гоё цэвэрхэн болгох чинь. Тэгээд яг ингээд түрүү харсанчлан ингээд цонхныхаа өнцөг дээр ирэх юм бол энэ маань өөрөө шууд мэдрээд буцаад ингээд явцдаг байгаа. Тэгээ 1 метр гад яг энэ цонхыг болохоор 3-4 удаа өөрөө автоматар цэвэрлэнэ. Эсвэл яг автоматар биш ч гэсэндээ те яг нэг удирдлагын тусламжтайгаар яг ингээд чиглүүлээд яг аль хэсгийг цэвэрлэхийг ингээд хараад явчих болно. Яг миний яг бодлоор хэм бол нэг бүр өндөр дээр амьдардаг хүмүүстэй эсвэл нэг гадаа нэг гар ингээд цэвэрлэхээр ингээд хүрдгүү айлууд байгаад гэхдээ тэгвэл яг тэр айлуудаас хэрэглэх боломжтой. За мөн яг энэ том юм хаалгатай те яг тийм газрыг бас ингээд цэвэрлэж ингээд арчихад маш хэцүү байдаг. Тэгвэл яг энэ юм робот цонх угаагчтай байх юм бол маш амархан байдлаар ер нь бол цонхоо угаагаад цэвэрлэж болох нэ гэсэн үг. Энэ болохоор өөрөө дотроо юм олон төрлийн юм 6 төрлийн запас салчууруудтай ирдэг ийм цонх угаагч байна. Айл гэрт заавал байх хэрэгтэй. Таны ажлыг хөнгөвчлөх бүтээгдэхүүн байгаа шүү гэж хэлмээр байна. Миний эдгээр танилцуулж байгаа бүх бүтээгдэхүүнүүд Асар шопт худалдаалагдаж байгаа. Тэгэхээр та нар маань Асар шопын захиалгын утас болох 7728 тэг дугаарлуу холбогдоод захиалга өгөөд авах боломжтой байгаа шүү.